үзлээд барь амьд үг Христийн сүм гэдэг нэг гайхамшигтай сүм бий болж энэ сүмийн талаарх эзний эвэл ерөөлөөр дамжиж энэ сүмээр хийгдэж байгаа ажлууд нь амьд үг сүмийн мэдээгээр амьд үг сүмийн итгэгчдээс ам дамжиж яригдах. Харин энэ сүмийн ахлагчаар байсан нэгэн залуу буюу миний түрүүний хэлсэн Монголын гэмтэргийн ертөнцид нэрээ нэгэн чам дуусалдаад авсан 90 саяын ганц үг гэж залуугийн тухайд би таавал ярихыг хүсэж өөрөөр хэлбэл би тэр залууг таавал танилцуулахыг хүссэн юм. Яагаад гэвэл өнөөдөр 90 саяын ганц үг гэдэг тухайн үед энэ нэрийн доор Монголын ирээгүй ертөнцид нэрээс хэлж явсан тэр залуу өнөөдөр эзэнд итгэсэн ганц үг болж өөрчлөгдсөн. Би ганц үг наашаа гарч ирж байна. Өнөөдөр хандаа хандаж байгаа. Өнөөдөр ганц үг. Итгэлийн Байбурын ахын бодол дээр Итгэлийн Байбурын хичээлдээс би хүмүүсийн гэрчлэлийг Итгэлийн Байбураар дамжуулан сүм цуглаанаар дамжуулан өөрчлөгдсөн тэр хүмүүсийн гэрчлэлийг Монголын үнцэг болон бүрээс ирсэн тэр гэрчлэлүүдийг би таавал уншиж байгаа. Харин өнөөдөр нэг сюрприз байж байгаа. Та нар зориулсан нэг бэлэг байна. Танаас өөрөө талаар гэрчлэлд ирсэн юм аа. Өнөөдөр дахин хараад асуух танаас өөрөө юу? За олон хүний урд анхудаа гарч явах эвгүй байна. Буруу зүрх яриул намайг уучлаарай. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ орой минь төргийн намайг Ганс гэдэг. Би 40 настай. Эзэн дээрээ 4 жил болж байна. Ийм залуу байна. Бурхан өөрт нь итгэн амьдралаа даатгсан хүмүүсийн амьдрал хичнээн их баяр хөөр, эвэл эрүүл, инэрл нэгүсэл бас амьдралын зорилгыг өгдгийг хүн бүхэн мэднэ. Тэгээд тэр амьдралынхаа талаар гэрчлээсэн маш олон хүмүүсийн нэг болох миний анд би Ганс гэдэг залуу би өнөөдөр та бүхэнд итгэлийнхэн гэрчлэг хийж байгаа. Баяртай. Тэгээд бидний өнөөдөр уулзах энэ оройг, энэ цагийг бидэнд зөвшөөрсөн Бурханы эзэгтэй талархъя. Энэ нь бол хүн бүхэн хөв зэг уршлаач мэдэхгүй л дээ. Би ч гэсэн хөв зэгээ мэдэхгүй. Гэхдээ миний амьдралын өнгөрсөн үе маань ирээдүйг минь захирахыг би үнэхээр хүсдэг, зөвшөөрдөг. Өөрөөр хэлэх юм бол миний амьдралын ирээдүйн өнгөрсөнтэйгээ заавал адилхан байх албагүй. Би тэгж боддог юм. Тэгээд ажил төрөл амьдрал ах уу гэдээ бүх юм 13 дэгш бичгэлээ. Хүний амьдрал мартажгүй аз жаргалтай уул гэр бүл. Тэр гэр бүл маань бол та нар юм шүү. Итгэлийн гэр бүл маань, сүмийн итгэлийн гэр бүл. Ингээд та нартай өнөөдөр би итгэлээ хуваалцах чадаад, гэрчлээ хуваалцах чадаад баяртай байна. 1992 он, одоос маш олон жилийн өмнө би Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн тэмдгийн оюутан байлаа. 2 дугаар курс оюутан. Манай сургуульд эрхүүгийн сэтгүүлчийн сургуулиас жирэмсэн болоод ирсэн нэг эмэгтэй, Уянга гэдэг эмэгтэй ирсэн юм аа. Нэг хүүхэдтэй ахантай. Ирчүүдээр тэр яг амьд мөртлөө зурсан шиг тийм үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй байлаа. Тэгээд тэр эмэгтэйг харсан эрэгтэй хүн битгээл эмэгтэн эргэж хардаг цаг байсан юм. Тэгээд нэг факультет завсарлчаад цонхон дээр бид нэг зогсчихсан чинь нэг хятадын элчинтэй харсан 18 дугаар ганц гэж байдаг юм да. Оюутны ганц. Тэнд аягүй гоё амттай фрешгэ зардаг. Оюутны төрлийнхөө ордог. Тэгээд бид нар мөнгө өрдөггүй байлаа. Тэгээд хэсэг хөвгүүдтэйгээ би зогсож байгаад төгсөө. Би энэ Уянгаг найраад их 7 хоног би сургуулийн коридороос суугаад явбал та надад 10 фрешгэ авч өгөх гэхгүй. Авч өгье. Чи чадахгүй л дээ гэсэн юм. Гайхалтай би тэр эмэгтэй таашаа танилцсан тэр миний талд байсан л да. Хинч таалмжтай хандаагүй мөртлөө надтай тэр үерхсэн. Тэр надтай 7 хоногийн дараа биш 3 хоногийн дараа сургуулийн коридороор бид судалцаад өнгөрөөд манай сургуулийн бүгд ийм болсон. Ганц гэж хамт 10 фрешгэ авч өгье гэсэн. Гэхдээ би тэр охиныг сугадаад араар нь ингээ явж байхдаа 10 фрешгийн нэг холоогоос гэж авчихсан. Тэр охин биш надад фрешгийн сонир байсан байхгүй. Тэгэхэд тэр охинтой ингээд үерхэд явж байхад эр хүнл болсон бүх муу мухаа санал бодол би итгэж биш байсан юм чинь те. За чамаагдаа л гэж бодож явдаг гэсэн. Хүн болгоны нүдний юм үзэсгэлэн болсон, хүн болгоны юм натаархал болсон тэр эмэгтэй би аваад явж чадсан юм чинь яагаад энэ эмэгтэйд нэг шинэ өнгөрөөж чадахгүй гэж би өөрөө боддог байлаа. Тэгээд тэр эмэгтэй гэрт нөхөр гэж байна. Тэр үед нь одоогийнхтой одлон бар, караоке, ресторан гэж олон байгаагүй. Би тэрийн дунд номын сан, сургууль, гэр гэд хаяа нэг тэнгис кино театрт ялт гэж байсан да. Энд кино үздэг байлаа. Тэгээд тэр эмэгтэй
цүнхнээс юм цэнхэр Библи гаргаж ирээд ингээ хавцтай Библи гаргаж ирээд Иесусийн тухай, Авраамийн тухай надад ярьдаг байлаа. Бид л ямар ч ойлголт байхгүйс учраас уянга чи Куран судар үздэг юм уу гэсэн. Чи Монгол уу гэсэн, Монгол гэсэн баг. Гэтэ энэ чинь Куран судар биш штэ ганц хүн чи ариун Библи гэдээ надад ярьж байсан. Би тэрний талаар ямар ч ойлголтгүйс учраас тэр л миний хажууд байж би аз жаргалтай байсан учраас Иесус нь ч хин ч би толгой тохиол явж идэг байлаа хажуугаар нь. Тэгэл орой гэрт нүгэрч юм өглөө сургууль дээр нөөр нэг хоолой асуудал байхгүйсэн. Тэгээд нэг орой нэг өдөр бид нар сургууль дээр сууж байсан чинь Бүгд Монгол улсын түүх гэдэг юм түүхийн ном надад авчиж өглөө. Тэгээд надад үзэрэг. Тэсэн чинь тэр ном завсар захиа байсан баг. Ганцгүй 5 өдөр өдрийн амралт 2 өнөөр явах гэсэн. Тэр захиа уншаад миний улаан савлаа зулаар бүх шар ус бассан. Инээд төрөд болдог. Тэр өдрийг хичээл надад өнөхөр анхаарал байсан л да. За ингээд бүх юм боллоо бүтлээ гэж бодчихсон. Хөдөлгөөнд орох бүх байрлалаа бодчихсан баха тэр үед. Тэгээд хаана болцгоо гэсэн чинь маргааш 5 дахь өдрийн өглөөний 10 цаг 50 дугаар дэлгүүр урдлын залуутай ижид ордны үүдэн дээр уулзъя гэсэн би тэнд нь яваад очсон. Маш олон залуучууд ингээ хоёр фаз автобустай бүгд гитартаа танихгүй ингээл усууд байсан. Би уянгаар нэлээд хайсан олдог. Яг 10 цагийн 50 дугаар дэлгүүрээс нэг охинтой хамт ирсэн би досоод очсон. Сайн сайхан амарсан. За ганцгүй энэ залуучууд үрдийн гэгээ гэдэг юм ээ гэсэн надад. Оо тийм үү гэдэг. За хэдүүл өдрийн амралт явна. За чи миний авчирсан авч би ариун цэврээс ойр зүрийн хувцас идэж явах юм шоколад цүнхэндээ өрцөн эмхтэнтэй явж байгаа юм тийм ээ. Ингээд автобусанд ороод суулаа. Нөгөөдөл чин гитар дуулаад магтан дуулаа. Үнэхээр миний мэдхгүй сайхан дуунуудыг дуулсан. Аян сонсохоор сэтгэл хөдлөд байдаг дагаад болох хэрэг үгийг мэддэг. Есүс Иммануэл халелуя гэдээс одоо утгад. Ингээд уянгаа бид нар амралтанд арай гэж очихын заван дээр автобус маань засан суучваа. Тэгэл нөгөө би гэдэг бардамдал би гэдэг хэрэгэл байсан учраас за хүүгүүдээ гарыг автобусыг төрье гэл октоодын дунд амьдралын гол баатар болоод ориллоо. Хинч нэг юм ярьсангүй бүгдээрээ буугаа зогсчлоо. Яасан бэ гэсэн автобусаа төрөөд гараа бариад залбираа зогссон. Бөөс энэ яаж байгаа юм гэсэн эзнээс хүч гуйж байгаа. Эзэн энэ автобусаа гаргаж өгөх юм уруулаад тасаадаж тус гарч ирсэн шүү миний өмнөөс ичээд инээгээд шоолоод ингээд автобусанд орсон автобус хөдөлсөн. Уянга энэ сайн хин түрээ гаргаж байгаа бурхан бидэрт би бас төрөлдсөн биз дээ чи юу яриад байгаа юм. Тэгээд бид нар амралтанд ажиллаа. За очиод өрөөнд ороо сайхан амрах юм байх усанд орох юм байх гэж бодсон чинь Иесус киног үзүүллээ. Дараа нь агшин тэмцээн Библийн дугаар явууллаа. Дараа нь гэрчлэлүүд явууллаа. Сумын ахлагч нар номлол заалаа. Ингээ хоолнд орлоо. Би ившээсээр гол орой боллоо. Тэнгэр додод түглээ. Заавынхаа хоёлаа амрах уу гэсэн чинь орой болсон чинь хүүгүүд А корпус руу бүсгүүчүүд Б корпус руу хоёр хуучт юм аа. Ингээд уянгад бийсэн. За уянга чи нам багтанд орнолоо. Би ингэх гэж ирээгүй шүү. Би явлаа. Нөгөө бардамж нөгөө би гэдэг хэрэг намайг уруудчих. Яг өндөө тэр нь сатан байсан. Муу ерөөсөөс намайг уруудчихсан. Баяуулын амралт баяуушнаас жоохон цаахан байдаг амралтын газраас би шин цүнхээ өргөвч өрөөд харж чад. Уянга минаас носон цансан өмрөөд 10 м минаас библиэр гүйс ганц хөглөөр гэж байж л тач ойлгоно. Тэр охины би эргэж хараачгүй яг тэр чигтээ усаад баяуушны эцсийн бодлоос би автобус сууд гэрлээ гэжсэн. Маах тэгээд 50 минут байсан л да. Тэгээд яг энэ үед одоогийн энэ өндөрлөгдөөс тэр амьдралаа эргээд харахад Бурхан хүнд өөртөө зөв мэд санагдаж төсөл нөхөл рүү хөтлөх зам байдаг гэдгийг надад харуулсан юм. Миний өөрийнхөө замаас онцгойлын замаараа яв. Чи халуунд харгаад хүүдэнд хөрөөд зас бороонд наад амьдралын шалбарт хөл алдаад цөгдөөд толгоо удагаад ирэхин цагт аав тэр эргээд ирээ гэсэн. Би яг Лук номны 15 дугаар бүлэг дээр гадаг үрлэн хүүгийн үлгэр шиг тэр үед өөрийнхөө замаас сонгоод явсан. Би тэр үед уянгагийн үгэнд ороод тэр Библийг сонсоод би тэр сайн мэдээ сонсоод миний зүрхсэтгэд эзнийг хүлээж авсан бол би өнөөдөр ингэж алдаач юу. Залуу сайхан насаа томны халдварлаа гэж өгөө би гэдэг. Ингээд би өөрийнхөө амьдралыг сонгосоор миний амьдрал бүх юм болж байгаа, бүтэж байгаа бүх юм сайхан байсан гэж санагдчихсан. Би их сургууль төгслөө. Монгол Улсын радиотод сурвалжлах шаардлага. Ээжтэйгээ хоёулах амьдардаг. Би архитект хэрэгэлдэг. Хүмүүс ярьдаг. Би арх уужаа гарцсан юм аа. Тамигтж байгаа болцсон гэж ярьдаг. Гайхтан би тэрийг хэрэгжилж үзээгүй мөртлөө тэрийг хэрэгжилж исэн хүмүүсээс 7 дор хамгийн муухай адаар ааштай, зан чанартай, мөн чанартай нэг юм байсан. Ингээд их сургууль төгсөөд 1 жил тэртээ Монголын Улсын радио телевизэд сэтгүүлчээр ажиллаж байгаа хугацаанд Roy Chapman Andrews гэдэг American Museum of Natural Sciences гэдэг нэг юм байгууллагыг би байгууллаа. Тэгээд тэр байгууллагын дагуу 90 сая төгрөгийн засгийн газар танилцуулах гэж авсан чинь жасраа хүлээж авах боломжгүйс учраас би ерөнхийдөө уулзсан. Энийг ингээд орчих нэг дараа нэр. Тухайд 24 настай залуу Монгол Улсын ерөнхийлөгчдөөр ороод 90 сая төгрөг аваа гарч байхдаа би чадчихлаа гэж оруулж ирсэн. Би 250 мянган доллар цөнгөн тийг явж байхдаа хүнсний өрийн дэлгүүрийн ардалт би маргаашин доошоолоо зогсчихлаа. Хоёр мөхөл зах гээд. Миний карманд миний цөнгөнд 90 сая төгрөг байгаа ш. Тэгэхэд би маргаашин доошоолоо зогсчихсан.
Би гэртээ очиж ээж битүүр баян болсон гэдэг өнгөд шийдэж яхад миний амьдрал яаж ирэхийг би мэдээгүй хараагүй байсан. Энэ үед моёноос намайг хөхөрчсэн хөө. Ингээд би удаагүй шоронд орсон. Миний амьдрал 13 жил торны цаана өнгөрүүлсэн. Миний амьдралд надад үлдсэн ганц хүн бол ээж минь. Би аав өссөн л дээ. Миний амьдралаа үлгэж шааж өссөн бол ээж минь. Би ээжийг л харж үлгэж шааж өссөн. Аав гэж юу ч мэдэхгүй. Айл хүүхд аав ингээд ирлэхэд бүшлээд юм шүү дээ. Хатаахдаг л. Аав нь хүүхдээ миний хүү гэртээ ороод хоол идэхэд би ууралдаг байлаа. Ээж яагаад надад аав байдгүй юм бэ гэдэг. Сургуульд орно аав ах алин гэж захад надад яагаад аав байдгүй юм бэ гэж би эмзэглэдэг байлаа. Ээж маань нэг удаа намайг баг байхад Динжимийн захтаас цэмбэн гутал өвлийн гутал авч миний хүү хөлөнд дулаацсан өөр юу авах вэ? Аав худалдаж авъя гэж уйлаад ээжийг уйлуулжсэн байдаг юм байлээ. Ингээд миний амьдралын 13 жил торны цаана өнгөрөх боллоо. 13 жилийнхаа эхний 7 жилийг би цахилгаан хүмүүжлэр хамгийн сайн тэргүүний хүмүүжж байлаа. Шоронд байхдаа жүжиг хвчлээ. Жижиг маали театр байгууллаа. Байгуулсан жүжигээрээ ингээд зүүн хараа дархан ажихгүй гэдэг ингээд газруудад баригадаар тоглолтоор яваад олсон орлого ангид өгөөд би ажлын хоногоор урамшуулдаг байлаа. Хамгийн сайн хүмүүжигчдийг хот руу ингээд хойрлохоор боллоо. Тэгээ Улаанбаатарт дархийн энэ чинь тоосны шорон гэдэг газар би ирсэн. 7 жилийн хилцүүлсэн 7 жил дэглэн бурууд би яг гарах гэжсэн. Ээж минь би асар их нуудлаа гэсэн мэдээ надад ирсэн. Ээжигээ өгөхтөн толгойн төшөө хөлийн өчч юмсан гэж хүлээх надад ч өгөөгүй маа. Ээжигээ өгөхтөн хажууд нь байх юмсан гэсэн хүсэлтэд идэ би шоронгоос оргосон. Гэтэ би арих угаагүй. Шоронгоос ороод би гэртээ очиод хаалгаа ингээд загсан. Ээж минь бос тайлж чадахгүй. Ах маань ингээд ээж маань холын хамаатай ахын чойрлогоор авчихсан байсан учраас ээжигээ ингээд хаалганд мөрлөж ороод ээж хүн оргоод ирсэн гэж хэлж чадаагүй. Хүн чөлөөгөр явж байгаа таныг харах гэж ирсэн гайгүй байсан гайгүй гэсэн. Ээж маань гуцныхаа араас нууцсан байсан дааунд ингээд баадан дотор ингээд бооцсон. Айгүй удаа хадгалсан 5,000 төгрөг 5,000 та нар боддог 5,000 төгрөг надад өгөөд миний хүү дараа царинаар хүүгэнд сайн ороорой. Ээж нь энэс шас чамайг хүлээж чадахгүй юм шүү. Миний хүү хурдан гарч ирээ гэсэн аа. Би заа ээжгээд үнсүүлээд гарч байхдаа хамгийн сүүлд би ээжтэй үнсүүлээд гарч байгааг би мэдээгүй. Тэгээ би эргээ шоглох үнэхээр дургу үржсэн. Дахиад 7 жил би ээж минь яаж намайг хүлээхгүй мэдээж штэ. Тэгээд би арих угаагүй эрүүл байсан мөртлөө би жолооч нь шууд боож унаагаад ухаалтан гутнаас скорчдож багаж нь нэгээд 3 хоног тэр жолооч миний багажинд явсан. Цагдаа зогсонгууд би утгалаа зогтсон. Би эргээ шомлог очиж ямар сонирхолтой байсан. Ингээд цагдаагийн тусгаагийн хөөцөлдөж жоод би уусанд баригдаад нохоо шиг зодуулаад би эргээд гавлагтаад тэр мөрдөнд очижсэн. Ганцоо тэр мөрдөнд очижсэн. Хамгийн гайхалтай бурхан эвлэрлэн бурхан гэдэг нь надад яаж харуулсан гэхээр өнөөдөр манай амьд сүмд надтай хамт зэрэгцээд баярын цуглаанаа ингээд суугаад бурханы алдрыг өргөөл явж чаддаг итгэж бол миний багажинд 3 хоног скотчд явсан Батцуур ах манаас өмнө итгэж. Надад хутгалуулсан Нарангал гэдэг цагдаа манаас өмнө итгэж. Энэ хэрэг дээр намайг ялж 21 жилийн онцгой дэвхэндээ хор хангад ялж байсан шүүгч нь бас манаас өмнө итгэж. Бид нар бүгдээрээ энэ сүмд бурхан уулзсан юм аа. Ингээ мөрдөнд орчиход байж байхад маань муурын сүнсний бас нэгэн биелэг болно. Ээж маань авч удсан гэсэн гашуун мэдэрсэн. Ягаад ч тэр өглөө мөрдөнгийн тог тасарсан. Хавааран хөрөнд ингээ барцгаар хантай. Тэгэл хаашаа арна гэж зэхсэн цагаан усууд бие биенээ ингээ яг барьж идэх чон шиг муу харсан усууд. Тэн дотор миний ирээдүйд тэртээ би 7 жил үлдчихэж байгаа. Дээрээс нь дээр минь аяг онц настай хэрэг хийцэн. Би бол гарахгүй. Одоо ингээ би бол тэртээ дөрөв надад амьдрал авахгүй би хүлэн зөвшөөрсөн шийдтсэн гэж яддаг шиг шийдтсэн байсан. Тэгээ нэг сайхан сэтгэлтэй хянч надад захиад өгдөг байсан юм аа. Тэгээ ээжээс маань ах дүүнээс маань чимээ алгаа ээж маань мэдээ дээр ээжгээ захиагаа явуулсан чинь ээлжин дээрээ ихтэй ягаад ч нэг царай нь баргаар гана энэ захиаг уншичаараа гэж хичээд гарахтаа аркны жижигд 23 дугаар ганцыг анзаарч байгааг хардаг байхгүй. Тэрийг би сонссон. Тэгээд мөрдөн тог тасарсан байсан учраас би мөрдөнгийн ингээ хянхан дээр ирээд нөгөө захиаг ингээ уншиж байгаа байхгүй. Ээж чинь нас орсон байна. Ээж чинь хөдөлгөх хүн байхгүй байсан учраас хороорноос хүмүүс хараад ээж чинь хөдөлгөж байна гэсэн. Энийг уншаад би заа. Тэгэл ингээд нүдээс нулимс модал би тий над ямар ч амьдрал юу ч бодоггүйсэн. Манай өөрийнх нь намайг бүгд хараад яах вэ ганцгүй гэдсэн. Тэгээд тэр өрөө би амиа орлохоор шийдээд бүгдээр нь унтуулахгүй кино яриад. Бүгдээр нь кино яриулсан. Тэгээд 2 хоног кино яриад хүмүүс ч унтахгүй гээд бити унтаа кино яриад. Кино яриулж жагаад 3 хоног дээр за та нар унтах хэрэг чинь өөрөө хүмүүс 2 хоног унтаагүй 3 хоног дээр бүгд нам очиод өгнө шүү дээ. Хинт сэрэхгүй. Тэгээд гот нь өндөнгөөс нэг юм адиал тавьж өгдөг байхгүй. Тэгээд тэр адиалаас нь би ингэж сэмэлж авч жагаад дүүжлэр хийгээд мөрдөнгөний фочки гэж байдаг юм. Тэрний тэнд очиод өөрийгөө дүүжлэхсэн болооч нэг л зориг хүрээгүй юу. Айсан уу? Үнэхээр бурхан усыг би өгч чадаагүй юм.
ингээд маргааш өглөө далах орсон. Мөрдөнгө өглөөний цай далах оронгот би далхаа идэхгүй. Далхаа ингээд зуурж агаад нөгөө жишээ баримлын шавар шиг болоод сүүлдээ ингээд яг цемж болгоод ингээд зулын зүгт хийгээд би мөрдөнгийн төмөр хаалганы урд нөгөөтгөө хатаагаад нөгөө жишээ зүгт сулчихгүй. Тэгвэл сувлагч та надаа ингээд хөв авчиж өгч би ээжтэй зулаасаа гэсэн нэг юм та надаа хөв авчиж өгсөн. Би зулын гол игээд 9 тос дээр нэгээд ээжийн нэг зургийг надад үргэлж байдгаас ээжийн зургийг тавиад би зулаасаа 3 оноо зулаасаас Монгол хүн юм байна да. Тэр үед нөгөө муурын сүнсний надыг хүрээлүүлсэн байсан хиймэл бурхтын нөгөө л тарныг би уншиж гэлээ л да. Ээж минь Деважинд очиосаа хэдийгээр миний ээж энэ амьдрал наснда жаргал үзээгүй ч гэсэн миний ээжийг үлдсэн нүгэл гэж юу ах вэ? Бүхэл амьдралаа миний төлөө өнгөрөөсөн чи миний сайхан сэтгэлээр Деважинд очих واخа гэж ээжийн хараас залбирдаг байсан. Ингээд ээжтэй зул асаагаад байжсэн чинь мөрдөнгийн нэгж дэлбэ гэж ярьдаг юм да хоёр үед одоо нэгжлэг буюу тийм юм. Бүх камерад онгол гараад тонгоо гараа артаа гэж орлоо. Дөрөвдүгээр ангийн боловсролтой хянагч манайхын харж ирсэн. Ганц их ээж нас орцсон шүү дээ. Энэ зуул асаацсан ба эдний өрөөнд дэлбээ гэдэг яах юм бэ? Нэгжлэг гэдэг яах аргач. Тэгэхэд өөр өрөөг явахад ардаас нь дээд сургуулийн ромб зүтсэн тэслэг залуу офицер жаргал сайхан гэж залуу ирсэн. Камерын онгоолсон. Эдид ягаад өгслэг хийгээгүй юм бэ? Ганц их ээж нас орцсон зуул асаачаа. Үхснээр эдгээр зуул асаад шорон шатаах чам гар бүгдээр гараад тонгоо гараа ардаа гэл. Тэгээ би торлоо ороод гараа ардаа авч явахдаа за зулын битгий унтраачаад ирэхэд ээжийн зургийг зултаа навд өшгөж унгаад наарын аваал ингээл өргөөл үжил. Тэр хянагчдын хөлд миний ээжийн зураг гიშгдчихлээ. Би гаднаа уйлаг би дотроо уйлж ирсэн. Арайчтай гас гэж хийгээд ээжийг би оршуулж чадаагүй. Ээжийнхээ хөлийг хүчиж чадаагүй. Ээжтэй зориулсан зул зөгцөр мөн төрийн цагдааг болно гიშгдэж байна. Энэ хэний буруу юм бэ? Тэрний буруу биш, миний буруу байхгүй. Ээжигээ хайрлаж чадаагүй, өргөж чадаагүй. Гайхалтай дараа нь яасан гэж тэр миний ээжийн зулыг өшөглөө зургийг гიშгжсэн хянагч офицер залуу 2 жилийн чанга дэлгэнтэй хор хангитай манай ангид нэг өдөр хүргээд ирсэн. Яасан бэ гэсэн хоригдл зодож тарчлаас ирээ 2 жилийн ял аваад ирлээ. Би хараад тайсан. Би хараад тэнийг өшөө хорсол маань буцлаад за би чамаа галдаа ондоо гэж хамгийн дөрөнд би бодсон. Би тэгэхэд Дартын хор хангийн 1-р байрны дараа байсан. Жаргал цааны би аваа манай галд оргоо. Тэгээд ингээд за жаргал цаан чи намайг таньж гинүү гэд. Тэр намайг таньсан. Гэхдээ би таниагүй гэж л. Чи ээлжийн дарга байсан жаа юм биш ээ би биш. Би чамаа таньж штэ. Гэхдээ яагаад ч намайг тэрнийг уучлах, тэрийг хайрлах уучлалтын сэтгэл сүлсэн. Өөр юмар би тэрийг харж байсан учраас би тэрийг яагаад ч вэ? Бид нар сайн найзууд болсон. Тэр дараа надаас уучлах болсон. Хамгийн гайхалтай тэр манай Дарт амьд суулганы хамгийн сайн итгэж болсон. Тэр залуу. За ингээд миний хэрэг шийдэгдээд би шүүх хурал нийслэлийн шүүх хурал маань боллоо. Манаас өмнө итгэж пүрвэ гэдэг. Би тэр үед итгэж биш юм чинь пүрвэгч итгэж юм уу биш юм гэдэггүй. Би хараад энэ Болдбаатар гэдэг уран сайхантай хамтарч дуулдаг пүрвэгч мөн байна даа гэж би харж байсан. Пүрвэ шүүгч намаас шүүгээд баасан хоогтой ганц үйлдсэн хэрэг тааруулж Монгол улсын эрүүгийн хууль 127 2 зааснаа 21 жилийн онцгой дэлгэнтэй орхинд ялдаг саналтай байна гэсэн. Би 21 жилийн онцгой дэлгэнтэй орхинд явж ирсэн. За би ерөөс хэзээ шанагаас гарахгүй байна гэж бодсон. Тэгээд бас хүн юм чинь бас давмаар санагдаад манай өмгөөлш ихтгэлт гэдэг хүн байсан, их сайн хүн байсан. Ганцгүй би ч бас мөнгө авахгүй. Гэтэ чи их сайн залуу гэдэг би мэдж байгаа ч юм өнгөө өмгөөлээ. Би давнаа ганцгүй чи битгий колон руу яараа. Тэгээд авсан чинь 21 жилийн хэврээ дэглэмэн сулраа чанга болоод ирж байгаа байхгүй. За эргээд Дарт руу очиндоо гэд юмаа бэлдээ байжсэн чинь нэг тийм зас шуурсан өдөр мөрдөнгийн хаалгууд бас уухтай ганц би гар ханараа зогс. Чам шалган дээр төлөөлөгч дуудаж байгаа. Тэгээ яваад очсон чинь тэр ихтгэлт өмгөөлөгч хөөцөлдөж жоод өөрөө өсөө мөнгө гаргаж хүмүүст авилга өгж жоод тухайн ганц судгийн дэд дарга байсан баяр сайхан төлөөлөгчөөсөө эрдэнэ энэ гурван хүн миний төлөө сэтгэл тавьж байгаа юм. Энэ залуу уул хүн нь сайн хүн байгаамаа. Хүмүүст урууддаг даа. Ээжийн газар дээр аваач буцаа гэж шийдвэр гаргаад намайг хулгаагаар тэр өдөр ганц удаа 3 өдөр эргэлд орж ирсэн өдөр намайг ээжийн газар авч явахаар шийдэж байгаа байхгүй. 2 цагтаар харгалзуулаад 2 хөлөнд маань дөнгө хийгээд 2 гарт маань гав хийгээд Тунгалаг тамир киноны захир түмээ санаж нэг тэвхэрж явдаг. Дондоо гинжтэй. Яг тэрэн шиг намайг ингээ харж ихэд эргэлтээр ирсэн хүмүүс намайг хаад ингээ гайхаад ингээ дагуулж хараад. Тэгээд би ингээ тэвхрээд 69 дэсэн чинь намайг 2 хянагч өргөөд 69-ны хойдол тэгээд ихтгэлт өмгөөлж эрдэнэ төлөөш хоёр аваад 75 дээр ирлээ. Хороонд оргасч асуусан чи яг энэ манай чи хажууд л оршуулсан гэсэн юм. Тэгээд тэр хаваараа зас нүдгүй нүүр нүдгүй шугаад 10 сард. Тэгээд ээжийн мөршлээ зүгээр нэг
баасга хөөж бичэл шороогоор оолаа хийцсэн. Би машин дотроос за ээжийн хажууд хараал таньсан. Тэгээд энэ байна даа. Тэгээ болгож ирсэн чи ихтгэлд их чинь харц авчирсан гас харцсаа ч бай. За. Тэгээ цаахан ээжийн маань цаахан хүмүүс хүн оршуулж ирсэн л да. Тэгээд тэд намайг хараад энэ хөрх юм хоригдл хөөхт байна даа. Тэгээ би Монгол ёсоо удаад ингэ дөнгөтөө би тэхрээд ээжийн шиглэг 3 тойрч л да. Тэгэхэд төрийн цагтаа намайг хараад уйлж ирэх би амьдрал анх удаа харж ирсэн. Тэгээ би орой мөрдөн дээр тэр шиг унтаагүй маа. Ямар ч юм би ээжийн газар дээр засшуулсан хүн дотор би очиод гав дөнгөтөө сэтгэл дотроо уйлаад би тэхрээд ээжийн шиглэг 3 тойрч ирсэн. Тэгээд би шоронд очлоо. Барьд тохоор ангид очоод 21 жилдээ ингээд шинээр хялталлаа. Надад эргэж ирэх юм ч байхгүй. Нөгөө Орос сургууль 10 жил төгссөн. Нөгөө их сургууль төгссөн. Нөгөө Монголын үндэсний радио телевиз сэтгүүлч байсан. Нөгөө нэг ахтар кино зохиолч өчтөг байсан залууд энд нийгмийн хамгийн хогшор эрүүгийн гэмт хэрэгтэн болоод байсан. Ингээд Ким гэдэг миссионер, Солонгосын миссионер манай 20-уудад ячдаг сайн мэдээд хараад байгаа байхгүй. Тэгээ Солонгосын Ким ерөөс орох юм аа спорт зал руу ороход хүн болго ингээд гүйлдээд орно л да. Тэгээд би орохдоо энэ хүнээс нарны сайн сайхан юм сонсгосон. Төрж чултганы харамхуй нэг юм мартсан гэж ордог байсан. Тэгээ гоё юм ярих юм бол Иесус яриад ундаг байхгүй. Гэл би жоох дурамчхан л да. Ким Иесус хаана вэ? Тэмэрт байгаа. Чи надад утсан өгчөж би яриа. Хэрвээ Иесус надтай би итгэе. Ким Иесус яг одоо хаана чиний хажууд байна. Байхгүй л анда. Чи яг өөр дээр нь сууж байна. Ким би бандан сандал дээр сууж штэ. Үгүй Иесус одоо ч чамайг өөр дээр хайрлал байж байна. Ким Бурхан өөрийнхөө цорын ганц хайртайг хайрлаагүй загалмаа цогцолцоо намайг хайрлах уу да гэд би тэгжлээ. Ким ойлоод хизээ нэгэн зэт Бурхан чамайг аварна. Хизээ нэгэн зэт чамайг дуудана гэж хэлдэг байлаа надад. Ингээд 2005 оны 7 сарын 26-ны өдөр Монгол айл нийгэмлэг буюу амьд үг христийн цуглаанаас Дартэ гарах ингээд 2 өдрийн курсент кемп зохиолоо. Толгов гэж кино үзүүллээ, магтан донд уулзаалаа, гэрчлэл хийлээ, номдол хийлээ. Тэн дунд Монгол айл нийгэмлэгийн миссионероос цог игээд надтай галхан байсан, Дартад галхан байсан залуу маань хүрээд ирдэг. Тэр гараад 3 жил сурахгүй байсан л да. Тэгсэн чинь тэр залуу маань ирчгээл ингээд номлол, гэрчлэл хийгээл аягүй гоё харагдаж байгаа ч. Тэр байхад тэр ингээд өдөршөнгөө Библи уншдаг байхгүй ингээд. Тэгээ би чи наадахаар хоолоо идэг л. Тэгэл өглөө гадаа гараад 6 цагт бослоход 5 цагт босоод Библи уншаад, орой 11 цагт амархад 12 цаг хүртэл гадаа Библи уншаад. Дөрөвдүгээр ангиас ахуулаад дээрмийн хэрэгээр ингээд явц рецепт гэмт хэрэгтэн бүр нийгмийн тийм хүн ингээд Библид итгээд бүр шал онд болчихоо харьцаа барьцаад. Би хайм залуу галзуурчлаа л гэж боддог гэсэн. Тэгээ одоо өөрөө нэг газар их нэг юм олж явж байна. Тэгээд ирчүүд цугларсан газар л юм чинь асуудалтай. Цогийн маань нэг өдөр сахилахд орчихгоо. Тэгээд цогийн сахилахд ороод яасан бэ гэсэн чинь нэг хүн зодсон хэрэгээ сахилахд ороод 30 хоногтой. Тэгээд ийм нарийнхан парт агсан ийм нарийнхан тургуугаар бид нэг хоолыг ингээ галруутанд тэгээд ингээ вон болгож өгүүлнэ. Тэгээд тамхи хийгээд ингээ үлээж гаргадаг. Тэгээд цай маяг бол ингээ цорго шиг нарийнхан ингээ цай оруулдаг байхгүй. Тэгээд цоогд идэж жоох юм оруулах гэсэн надад юу ч хэрэггүй гасга. Би өнөөдөр бурхны гин Иесусээс бурхнаас үлээсэн шийдэл үлээж байна. За энэ яг галзарч шин яг өөр юм. Гэсэн харин ч гасга надад дэрэн дороо улаан Библийг аваад ирж цог хэлжсэн. Тухайд би Библийг аваад өгч байхдаа би бурхны талаар ямар ч ойлголт байсан юм аа. Тэгсэн чинь тэр Монгол айл амьд үг цуглааныхаа ирээд тэр өдөр кемп зохиос өдөр цоогийн маань амьдралаараа гэрчлэхдээ 420 өдрийн өмнө ярьжсэн шиг яг над руу миний зүрх рүү миний чихэнд миний нүд рүү харж яриад шиг надад санагдсан. Цоогийн хэдээр миний галхан миний хайртай наз амьдралын хүнд хэцүү асуудлууд дотор жаgal золонгоо хоож авсан залуу юм байсан гэсэн тэр өрөө би ятархаад шатаж эхэлжсэн. Миний дотор фронт үзчихсэн. Би шүр босоод унт чадахгүй наараа ингэ зохио босоод шаамт унжсэн. Яасан хар дарсан уу гэдэг. Үгүй хар дараагүй. Тэгээ яасан гэж яач ч унт гэдэг. Тэгээ би бодож цоогийн ингэж явж байхад би архиудгүй, тамиг татдаггүй, дээд сургуульд төгссөн би орсон бол яагаад би өнөөдөр ингэж ингэ байж явах ёстой юм бэ гэж би бодож байгаа байхгүй. Тэгсэн ганцхан хариулт нь бурхан гэсэн хариулт надад гарчсан. Тэгээ маргааш өдөр би номын санд очиод манай номын сангийн эрхчлэгчээр бас хоригдлоо. Танаа санаж байна тагнаа зэргийн газар Баатар генерал эсвэр. Тэгээ Баатарх нэг юм жижигхэн мууртай. Баатархтай их найзалтай. Юм цагаан муурт. Нямдэрж үзэг. Бас л тэр хүн аврагдаагүй итгэгийг болохоор үзэн ядал дотор ингээл буцлаа. Тэгээд Баатархаа та муурандаа нямдэрж гээд нэр өчөөж гээд би явуулаад ихгүй. Тэгсэн чинь
Яах нь чи энэ хөөрхөн амтыг тэр муу амтны нэрээр наа чи Миша авахгүй юу? Тэгээд би одоо ингээд бодод хүн өсөө хорсол гэж ямар муухай юм бэ тийм ээ гэж бодсон. Ийм хөөрхөн амтны тийм муухай нэмд орчтой зүүрлж наа чи Миша авахгүй гэж хэлж байгаа. За Миша. Тэгээд Миша гэдэг тэр мууртай байсан би санаж байна. Баатарха ном авах гэсэн. Ямар ном? Дүлгөөнд ном гэж байгаа байхгүй. Энэ цуцаан дүлгөөнд ном. Тэгээд дүлгөөнд ном авчаад юм нэмгэн шингэрээг би аваад карманд хулгайлж авчих. Библийг би Бурхныг хулгайлж авч байгаа байхгүй. Тэгээд би алт тоогооч хийжсэн. Тэгээд галзуунд очиод тоогооч ороод туслах өдөр ингээд энэ яг энэ хэмжээг ингээд заазуур ухаатах гээд. Ингээ ухаад яг Библийг хийгээд ганц хүн харахад дүлгөөнд ном орчоод дотор нь би ойлгохгүй. Тэрний урууд юм, энэний урууд ингээд тэгээд ингээд цовдлогдол амьд ингээд 3 хоног дахин амьдсан гэдэг. Юус болтгоо кимиэс асуух гэхээр бах ордон кимиг үгүйсгсэн болох ичээд асууж чаддгүй. Тэр нөгөөдгөө уншаал ингээд байж байгаа. Тэгсэн чинь нэг өдөр намайг шалган дээр дуудваа. Тэгсэн яасан ганц та ягаад шоронгоос орох гээд байна. Би орохгүй гэсэн. Шорон орож байгааг чи мэдээгүй чи орж лээсэн шүү дээ. Би орохгүй гэдэг. Сната хүл гээд хэрэлдээд энэ өдөөс. Би хүлээлэхгүй гэсэн чинь гавлаад намайг гавлаад. Тэгээ баахан зодоо очиодгүй дашуудал. Яаж юм бэ намайг зодоод гээд ойрлол. Та намайг арайчтэй гэл. Тэгээд гараад яасан чинь төлөөлөгчтэй гэж байна. Чи юм дүлгөөнд дан гэдэг номын завсар газрын зураг хийсэн байна гинэ чамд ингээ орох төлөвөө боловсруулж. Та нар арайчтэй наа чи Библи шүү дээ Бурхны үг та нар гэд тэрийг аваад ир гэсэн. За уучлаарай ганц шүү. Тэгээд уучлаарай гэж би орсон өөр юм баг. Хэрвээ би наранд хүндгээ зодсон бол эргүү хуулиар явчихна жил аваад явчих. Тэгээд би тэр оройн Бурханд гомдоод танд итгэх гээд ингэсэн биш харин сайхан шан хүртлээ гэх. Тэгээд ингээ зодуулдаг юм байна. Бурхан байдгүй юм байна. Ээж маань ганцаар одорчлоо. Тэгээд тэр шүн ингээд дасан чинь эргээд хуурч амьдрал маань намайг шахалуулж эхэлж байхгүй. Өдөр зовоож эхэлж. Хас чи хинт хэрэгтэй юм бэ? Чи яах гэж харах гэж байгаа юм бэ? Шиний л гараа чамд хинч байхгүй шүү дээ. Чамаа гараад очиод 40 сайхан сэтгүүлчд он оноо ингээд залуу сэтгүүлчд төгссөн чи хинт ч хэрэггүй шүү дээ. Нэрш тийм юм. Тэгээд ээжигээ бодоод ээжтэйгээ ийм байхаас ахвалаад ээжигээ өнгөртөл бүх амьдралаа бодсон шүү. Бид дэрд нортл үлсэн шинжэнгөө. Тэгээд над үхий гэсэн сэтгэл төрсөн. За үхий гэдэг. Тэгээд би нэг юм брэдэг, цаашин брэдэг аваад орондоо орж хөвтөд би яг энэ баруун гарынхаа артерийн суцаад ийм том хоёр хар суц гарч ирээд яг зүрхийн цогцолтой одгоодж гард юм л. Би суцаа таслаад тэгээд яг харж агаад би ухаалтаад бас. Бурхан бас л өгүүлэх гэж биш үү. Тэр бас л нэг хийсэн. Тэр яасан гэхээр тэр өнөөдрийн болон ирээдүйн алдрын талаар намайг амьд үлдээсэн юм аа. Яагаад гэвэл тэр өдөр шөнө болгон гардаг яваад өргөж унтдаг байсан байхгүй. Гэсэн чи тэр өдөр яаж ч айгүй сонирхолтой ном уншаад унтаагүй гэнэ. Гэсэн чинь ингээд хоёр дахь цагаан орнуудын хооронд цаг шонд орц гэж ярьдаг байхгүй. So орцсон дунд нэг юм гэдэг дуурайдах нь хаанаас аль фаарнаас усалдаад байгаа юм бол гээд нөгөө чи өглөө нь бас хариуцлага хүлээхгүй бол усалдж байгаас мэдэх шаардлагатай байсан учраас орцсон дундуур ингээд шалгаад явахгүй юу. Тэгээ ингээд шалгаад явсан чинь 90 саянгаас суцаа хандсан. Судас нь гол шиг урсчихсан. Жижүүрээ гэж шалган дээр гүгэд очсон. Жижүүр юм чиж байдгүй юм чинь сөвлөшнө. Тэгэл би нэг ухаан орсон чинь би 100 арагийн секунд хэвчихсэн имлэг нарны имлэгт. Тэгээ нэг сэрсэн чинь намайг ортоо минь гавлаа хийцэн. Орох чинь наад ордог хүн байгаа ингээд. Тэгээ нэг 4 өвөө тэгчихсэн юм 100 арагийн имлэгт. Хөөх юм нэв юм ингээл тэгэл ингээл амд цай маа гэж бол оёдлын айнаад 3 оноо намайг буцаад ангираа авчил хэвтүүлсэн л дээ. Тэгээд би ягаад ч юм Есүсийн тухай аягүй сонирхдаг гэсэн. Ягаад би 2 удаа өгөх гэхээр би хүсэнгүй. Хин намайг амьд үлдээвэ. Ягаад би өнөөдөр ингэ яваад байна. Тэгэд танихгүй бурхандаа таалгаж эхэлж байгаа байхгүй. Есүс намайг харанхуй дундруулалтыг гэрлэн юм танд баярлалаа. Есүс та намайг зовлон дундуур үрдэх хөлмөн юм байна танд баярлалаа. Есүс та намайг итгэл дотор зориулж урам зориг юм танд баярлалаа. Есүс та миний амьдралыг чиглүүлж эзэн минь юм танд баярлалаа. Юу хэлж байгааг мэдэхгүй байхгүй. Гэтэл зүрхнээс гарч ирлээ. Тэгээ яах вэ гэсэн чинь би амьд өсөм захиавч хийхтэй байна гэж би бодсон. Тэгээ анхны дөрөв итгэж бургаснаар суугаад миний зодуулдаг, орох төлөв боловсруулсан зодуулдаг. Тэр дөрөв хаширахгүй дахиад бургаснаар суугаад гар ураасаа залбирал уйлал. Тэгэл ингэж хэлсэн чинь ганц хаа та захиавч гэж. Тэгээ би амьд өсөмд нэг захиавч хариу урд, хоёр захиавч хариу урд, гурав дахь захиа гэсэн чинь 2005 оны 10 сарын 20-ны өглөөний 11 цаг үед нэх гоё хараг гэж юм жигтэй залуучууд ороод ирлээ харны үеийн шилжүүлсэн. Одоо болдоо пастор, цомоо пастор, бачи ялч нөгөө цоогийн маань битэлд байгаа амбахчийн таваршиж байгаа. Ямар гоё залуучууд би хараад. Тэгээд сургалтын танхимд ороод манай ангийн удирдлага төлөөлж дарамттай болол зөвлөлийн дарамттай болол за таавалчих гэх. Тэгэл нэг 4 өргөс нөхөр ороод суулаад байгаа бас надад захиа ütсэн юм ялцсан. Болдоо пастор энэ захиа хэн бичсэн бэ та нар юм. Би ütсэн гэж. Гасгай чамаар үнээр бурхан ажил хийсэн юм байна.
Бид нар энэ цагаа аваад зарцд очих ёстой юу үгүй юу гэж залбирсан. Бурхан очих гэсэн. Энэ замаар явж байгаад яагаад ч бид нар дахин ирэх ёстой юм байна гэдгийг бид нар ойлгож байна. Өнөөдөр тэнд 4 итгэгчээс ихэлсэн итгэгч 80 итгэгч болоод тэнд дарт амьд цуглаа өөрийн гэсэн байр сүмийн байр цуглаантай үйл ажиллагаа явуулж байна. Ингээд амьд үсмээс очсон багууд сар болгон сургалт болдог байсан. Хүн хүчээр чөлөөлт үнсчээр за тэгэл нөхөрлөл, гэрчлэл, урлаг спорт тэгэл бүх л тал дээр бид аавч ах トゥ ш Крисмсийн байр урал ирдэг байл. Нэг мэдээд ингээ харсан ч миний итгэгч нь 20 итгэгч болсон шүү дээ. Нөгөө 4 итгэгч нь 20 итгэгч болсон. Тэгээ би нөгөө төлдөө бүтэн садар орж амар номсон. Эзэн өөрөө юу ч ойлгохгүй мэдэхгүй. Тэгээ нөгөө дэш амиа гэлтөөс нэг хөлдөө. Тэгээ биш нэг хөлдөө бурхан заагаад тэгэл. Гэтэл бурхан ажиллаа хийжсэн байхгүй тэр үед бидний тоосон сул дороо нэг нэр ажиллаа хийлгэжлээсэн юм. Тэгээд би зориг гаргалаа. Крисмсийн баяр гэж болдог гинэ. Иесусийн төрсөн өдөр гин гээд. Тийм номлож байх уу? Байна гинэ гэсэн тийм. Тэгээ хэдүүлээ нэг нөхөрлөхгүй гээд. Тэгээ 5 мянган цаас цуглуулъя. Би яг гал зохон тоогооч юмсны 4 цувтаа гаргая. За чи гайгүй тэр гуурж гарга ингээд хуушур хийгээд ядарсан оргилууд оруулж хоол идэх үед үлээ. Тгийгээ. Ингээ манай анхны 20 итгэж ингээд 5 мянган цаас цуглуулад хуушур хийгээд 100 араагаар торч захиад газ ундаанууд захиад тэгээ ширээ засаад ингээд ядарсан хоригдлууд оруулж ирээд 40-од хоригдол оруулж ирээд энэ хайр гас их биш шүү. Энэ хайр Иесусийн шүү гэж би хэлж. Энийг би хэлээг байхгүй. Яаж ч би тэгэл хэлсэн. Тэгсэн чинь ариун сүнс миний зүрх миний амаар дамжуулаад хэлсэн байсан. Баярлалаа. Тэгээд 40 итгэжтэй болсон манайх. Тэгээд бурхан надад 7 гайхамшиг үзүүлсэн. Тэр 7 гайхамшиг ихнийх нь гайхамшиг. Би дэглэн буур шаардлагатай. 2 жил итгэсэн намайг дэглэн бууруулдаггүй. Ангийн дараа би дэглэн бууруулдаггүй байжээ. Нийгмийн ажилтнууд бол ганц жоохон айтайхан хандтай яаж байгаа гадна дотноос хүмүүс надад урдад тавьж жоохон бэлгэсэлт аваад тий. Чи одоо амьд үеийнхээ яаж компьютер англи хэлний хичээл заалаа гэж хэл. За юу ганц бай. За. Би заахгүй болохгүй шүү дээ. Тэгээ болдоо бастай хэлсэн чи манай сумд англи хэл компьютер мэдэхгүй баг хүн байхгүй. Энэ бол хоёр дахь асуудал. Эхлээд бид хаанаас ирсэн хаана байгаа хааш явах тэрийг ойлгох хэрэгтэй. Амьдралд урт учрыг таних хэрэгтэй. Ийм хичээлүүдийг заагээд ингээд бид нар хамтдаа англи хэл компьютер жил хойш тавьчихсан. Ингээд яаж байгаа дэглэн буухгүй буулгадаг үү намайг. Амьд үеийнхээ ирсэн магтаалын дуудуулаад эзэн алдар шиг халелуя гэж ингээд хэлсэн чинь Сэлэн аймгийн мэрэгжлийн хэлтийн газрын дараах багаараа шалгалт ирсэн байна. Гас хянаш гараад наад бурхаа түр орчих гээл. За яасан бэ гэж чинь галзуучин цэвэрхэн. Тэгээ хийсэн шалгалт хийчихээ зэн цаан шиг гострол цэвэр би мэдчихэж байгаа шүү дээ. 7 хоногийн өмнө цэвэрлүүлээ үстэй гээл. Тэгээд амьд үеийнхээ хорогдоод эргээд ороод байсан. Сөхөө агш мөн ирчихсэн. Яасан вэ? Энэ дуудаад гээл. Зүгээр уу гас зүгээрээ гээл. Тэгэл залбираад байсан. Яа 90 сая шалган дээр дуудчих гээл муухай орлол яваад гисэн. Багш намайг шалган дээр дууж ин ялсан сөхөөс. За явчихад бид нар шинэ араас залбирч ийл. Гэсэн төлөөч амьсгал нэлийн дээр гацсан. За гасгүй. Өөр хэдэн грамм ордог л мах хэдэн грамм ордог л эрүүл ахын зөвлөгөө 7 хоног өгдөг. Өдөр болгон халуумын зөвлөгөө юу хэлхээ мэдчихэж. Гяс ууч би тийш амьд явах гээд шүү дээ. За. Тэгээ төлөөч юунд болсон Сэлэн аймгийн мэрэгжлийн хэлтийн газрын дараа дархиа гэдэг хүмүүс учраас. Сэлэн аймгийн мэрэгжлийн хэлтийн газрын дараа дуудсан алтан гас хөрлөгээд томгоо гэсэн чинь та гарчаад байгаа төлөөч юм загнаа гаргачлаа. Төлөөч ёслол гараа авчлаа. Тэгсэн дархиа намайг гэж харж ирсэн. Гас хөө сайн уу гэдэг. Сайн байна да. Чи намайг таньж байна уу? Үгүй гэсэн чинь би дархиа байна шүү дээ. Ямар дархиа л асууж чаддаг. Гэл. Наашаа суусуу. Ямар их турчхаа. Би юм байгааг бол жоохон доронхоос цонхиж ямар их ядарчхаа. Зан тийм ээ гэл. Нэг өрөвдөлт гээд юм өгөх юм болоо гэж гордол харин тийм ээ гэл. Тэгэл жоохон яриа халаад асуулаа чи ямар дархиа гэсэн. Чи түрүүнээс танихгүй байсан юм. Ямар муухай юм бэ чи. Харин тийм хацууж чаддаг. Би уянгагийн ангийн охин дархиа гана гэсэн. Надад сайн мэдээд байгаа гэсэн уянгаа гэдэг юмртэй. Нөгөө л уянгаа ч надад бас тэрийгээр дамжуул бурхан туслал авахгүй. Тэгсэн чинь тэр Сэлэн аймгийн мэрэгжлийн хэлтийн газрын дарга нь болцсон. Одоо гарч орох болж байна гэсэн. Би дэглэн буух. Тэг яагаад буухгүй юм? Анги буулахгүй 2 жил болж байна гэсэн. Яаж буудг юм бэ? Сэлэнгийн 100 арагийн шүүх буулгачдаг штэ гэсэн. За. За гасгүй би шоромж юу гэдгийг мэдэхгүй маа гэж 20 мянган цаас 20 мянган цаас хараад нөгөө 90 сая төгрөгөд төлж исэн юм штэ би Америкт. Баян хүний дүр тоглоод 107 давхар байшин чинь тэгэл Америкийн баян хүний дүр тоглоод явж байсан чинь 20 мянган цаас хараад шоконд ороод баярлалаа дархиагаа.
Чинь явхаас өмнө би ганц чамд юм өгнө. Би энэ 7 хоног шалгалтаар юм. Тэгээ эргээд багшаа дэглэн бохор боллоо гэсэн. Хаалаа лөө яг манайхаа ойрлоод. Тэгээд 7 хоногийн дараа явахдаа дарахаа надад зөндөө хидэж явах юм байсан. Лав 2-3 тор юм байсан. Тэрийг нэрлээд явах те зөндөө юм байсан. Шонгонд хүнсний зүйл хэрэгтэй. Тэгээ надад 50,000 төгрөгөд би яг 7 хоногийн дараа 100 гаруй шүх шалгалтаар юм. Тэгтээ чамд дэглэн бооруулах хандлаа байсан. Миний араас хөөцөлдөх юм байна гэж бодохоо гоё байсан шүү. Гэтэ энийг хожимнууд бурхан хийжсэн байгаа байхгүй. Нөгөө л уянгагаар нөгөө л бурхан. Тэгээд нэг өдөр санаанд орох ингээд 8 цагийн тоог ээлжийн тоог өчөөр байранд очиж суужсэн, библи уншиж суужсэн чинь ганц их шалган дээр дууж нэгээс тоо ортол миний хац зүрийг барьцсан. Заагаас хувцас солиод тэр. Чамаа 100 гаруй шүхрээр дэглэн бууруулах шүү. Гэл шок бурхан үнэхээр хийсэн шүү. Намайг ганцаарынгийн аваачаад хоёр тэр болгон хүн буудгүй, тэр болгон сай дарга нарын хүүхдүүд хөөцөлдөж буудгүй дэглэмийг би орглол зүйл ангитай шоронд байхдаа яал нэмээс онцностой гимт хэрэгтэй шүү дээ би. 100 гаруй шүүхтэр чи ганцаараа дэглэн буурчаад ганцаараа 60-аас шүүхийнхэн дараа 60-аас хөргөгдөж ирчихлээ. Энийг бурхан хийсэн юм аа. Баярлалаа. За ингээд хоёр дахь гайхамшиг нь болохоор би зайсан гимлэгт хүрэгдлээ. Олон жил ингээд шорондоос болохоор имжлүүлэх шаардлагатай учраас ингээд имж солигчны найбар хавар ингээд ярьж байгаа хэвтчихлээ. Тэгээ ингээд хэвтчихсэн чинь сөхөө багш маань Дэмбэ пастор, Болдоо пастор гурав нам 2 удаа ирж ирлээ. Нэг нь одоо Роза гэж намайг өвлийн хөтнө гадаа 2 цаг гарan зогсоод иргэний үнэлэх байхгүйс учраас ороосонгүй гэд. Тэгээ сөхөө багш Дэмбэ пастор, Болдоо пастор гурав над тэр гэж байгаа. Яаж байгаа сөхөө вэ? Яах вэ ингээд байж л юм гээд. Бурхан чамд хайртай шүү гэж бас зориулаад. Бас нөө чиний итгэлээр миний итгэл зориулж нэг байдаг шүү дээ. Ингээд би одоо хайчих уу гэдгсэн чинь би бурхан суулцсан. Бурхан нэг сонин болоод байна да гэл. Би дэглэн бурхансан ингээд эзэмнээс би гуйжсэн л да эзэн. Бурхан та үнэхээр байдаг юм бол та Израилийн ард түмнийг Египтийн боолын гэрээс чөлөөлсөн шиг. Та Илж Петрийг, Илж Паулыг грекийн шоронгоос чөлөөлсөн шиг. Та тэр хятадын Янг ахыг хятадын шоронгоос чөлөөлсөн шиг. Тэр танд би эрэхтэй бол нам эндээс гарах часч гуйсан байхгүй. Тэгсэн чинь намайг дэглэн бууруулсан. Тэгэхээр тэр нэг иргэцээдээс бурханд итгэж хэлж байгаа байхгүй байдаг юм байна гэл тэ. Тэгээ сөхөөш магш иргэж ирээд хашныхгүй ах トゥ шиг санагдаа тэ. За надад хүн байдаг юм байна гэж бодвол. Ингээд за та намайг хотын шоронд үлдээж төхөө бурхан гэж гуйж байгаа. Яг л ааваасаа гуйж байгаа их хүүхчээ тэ. Би хөдөө мөдөө явах юм бол тэгээд онцгүй штэ. Тэгээ айгүй яал нэмүүлж магадгаа. Та намайг үнэхээр хотод л үлдээж гэл. Тэгээд ясна чинь салбарын ажиллага гэдэг одоо ганц яг миний орогдох газар нь жирийн шорон болцсон. Тэнд ажиллах болох чинь гэл би цонхоор хараад за энд чи оцорлоод л гэсэн чинь тоо ортлоо гэсэн. Нэг хүн дотоод энэ ганц хүн болгочих гэдэг. Бурхан нэр юу гэл. Тэгээд би бурханд баярлаад би очсон. Тэгээд очсон чинь дахиад багш маань Дэмбэ пастор болдоос дахиад над тэр хоолд юм барьц, тортой барьцсан. Ганц хүн яаж чинь гэл. Яахтай багш ингэ байж л юмс. За ачууд ирсэн чи яамаа штэ. За одоо ингэ алхамаар ойртоод ирж байгаа юм тийм ээ багш. Тэгээ 3 дахь гайхамшиг би жирийн шон дахин цуглаан босголоо. 17 тэгчтэй. Тийм ээ багш. Цуглаан босгосон гэдэг гитар гараа. Тэр жирийн шон дахин 17 тэгчтэй ингээд нэг жижигхэн сүм босцсон. Нөгөө ганц дахиад бурхан бол танарт хайртай гэдэг ингээд яриасан. Нөгөө ч амен гэл. Тэгээд байжсэн үе. Ингээ байжсэн чи дэд дарга гэдэг нэг залуу орж ирлээ. Танихгүй залуу. За ганц хянаш гэлсэн. Яасан. Энэ номын сан харж байна гэсэн. Энийг тогтчулж энийг гарах хугацаа болцсон юм байна. Энийг төвчлөхийн чамд магтанд оруулаад гаргалаа гэж байгаа. За хаас нэг дэлбэрсэн байж магадгүй. Тэгээд за яаж засах удаа гэсэн чинь дүүжин таац хэрэгтэй, чүүл хийх хэрэгтэй, хулдаас тавих хэрэгтэй, телевизээр тавих хэрэгтэй, цаг өлгөх хэрэгтэй тэгэл баг айн шиг төвчлөх гэж байна. Тооцоод 3-400 мянган цас ямар амьд өгрөө дахиад захиад 3-400 мянган цас өгч гарах гэж гэлтэй байж байгаа тийм. Тэгтээ би бурхантай унш бурханаасаа гуяа гэл бурханаасаа гуйсан. Эзнээс нь 5 дахь гайхамшиг юу байсан гэж ганц хөтөр эргэлт ирлээс бас л сөхөөш ирээдтэй л гэж бодоод гарсан чинь танихгүй хүүхэн зогсчихсон. Цаашаараа зогссон цонгон дээр. Ингээл харсан өндөр гоё хүүхэн зогссон. Ингээл хараад энэ над дээр ирэх энэ андуурсан над дээр юм уу гэж ээлж насч чи 90 саяас мөн биз дээ бас мөн биз. Тэгээ уулзаач гээд очив. Тэгээ тортомроо наад байгаа байхгүй. Нилээл юм авчирсан байна дараа. Тэгээ бас таньдгүй нэг хүүхэн байсан бороо хүүхэс. Сайн байгаас гэж сайн байна уу? Харин чамаг энд дэс нэг сонин дээрээс л очлоо чи шалталтаа болж ингээ хотод ирсэн сонин ингээ хэвлэлээр ингээ чижиг хүрээд ирлээ шүү дээ. Гэсэн миний хамгийн сайн найз байсан Түмээгээ залуугийн эхнэр нь нөхөр нь хөдөө явуулсан ирэх боломжгүй эхнэрээ явуулсан баг. Очоо иргэд ирээ гэд. Өө баярлалаа. Өө чи нөө цэгийн биш дээ тийм ингээ. Хаана ажиллаж байгаас банкнд Монгол банк өө за хоёр амьдрал дайж үү дайж. Миний найз өстө өөрчлөгдөг байж шүү дээ. Тэгэл уран мөрөл малгай өмсгөл. Өө өөрчлөгдөг байна. За гэл. Тэгэл би дотроо бурханд баярлаад байгаа юм чинь.
Тэгээ гарахаар хөвж гарах гэсэн чинь 400 мянган засны засвар номын сан засвар гаргана гэдэг юм. Яах номын сан ингэж ингээд би саяныхаа хэлсэн чинь. Тэгээ ганцхан би чамд мөнгө өгөхгүй гэсэн. Яагаад гэж чи мөнгө өчүүл айгуулаа архиад оргоо авчиж юм лээ яах юм бэ? Би зүгээр яг хэрэгтэй юм чи авчиж өгье. Нэр өг. Дахиад горилгын харцаар гэсэн чинь яг авчиж өгсөн шүү. 7 хоногийн дараа форттой 7 хоногийн дараа фортертой манай шоронгийн үүдэн дээр маш их ухаалгаад ирсэн. Хулдаас, молдаас янз бүрийн ачицсан их юм цэг юм. За энэ болох уу бас чамд үнэхээр баярлалаа. Ингээд би магадлалд орох боллоо. Анги магадлал ороо ганц номоос тэнцвэл гээл шууд тэнц. Прокурорлон материал явуулаа. За одоо яс нэг 20 хоногийн дараа магадлал ингээл гарах гэж байгаа 26 оройд хувцас амьдуудэл ингээл хувцснараа бэлдээл. Гэтэ би айцтайс. Би гараад хайчулээ гэдэг юм намайг эзэмдэжсэн. Хамгийн дээр 8 дэх дээр л очино гэж би бодчихсон. Тэгээд өөрөө бас гарах 20 зэрэг хаймыг бэлдээл ингээ байжсэн чинь ганцхан шалган дээр дуучин дэд дарга өрөөнд яваад орсон чинь ганцхан чи чинь 90 сая төгрөгийн хохирлтын юм биш үү те. Тийм гэсэн чинь. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхийдөөс өр барагдах халмаас чам магадлал битгий оруулах гэсэн. 90 сая төгрөгийн хохирлтын учраас үлдсэн 2 жил 6 сарын ялыг биеэр идэлүүлэх гэсэн. Тэгээ энэ 26 оройд нэгнээс чиний нэр хасагдсан шүү гэж. За. Гэтэ яг ганцхан тэгээд чи заалттай юм чинь 10 хэдэн жилийн барцсан ч юм уу 2 жил 6 сар юу юм бэ те гэж намайг урамшуулаад за баярлалаа. Тэгээ гарахтаа би бурхан ийм нэг бурхан тоглож байгаа тоглоом даадаг гэж онгой байдаг шиг бурхан та гэж би хэлээгүй. Бурхан энэ таны хүсэл бол би энэ сүмээр өргөжүүлээ гэж бодсон. Жирийн сүмд сүм босгосон байсан учраас гэхдээ би юу бодчихсон гэхээр бурхан намайг гаргахгүй энэ шоронд байгаа сүмийг дарт шиг болгох гэж байгаа махар гэж би бодсон. Бурхан танд баярлалаа гэж би зорог орсон. Тэгээд ингээ хүнчлөө нүмрөөд нэг найзаараа ингээд хянагч баар харуулад утсаар мессеж бичдэг байхгүй сүмрүүгээ. Зөвхөн өгшөөр бол айл ирэх өгч багшаа хусагдцсан ингээл. Яах вэ одоо ганц үд. Тэгтээ багшаа өнөөдөр би махан биеэр ихчлээд болно яах вэ? Би өнөөдөр сүнсээр ихчлээд болсондоо бурхан таалгаж байна. Хизээ нэгэн цагт бурхан хүсгийн үед би эндээс гарган та нар дээр очих болно гэсэн чинь зөвхөөс надад хариу мессеж бичин ганц хөө би чиний агуу итгэлийг биширж байна гэсэн надад. Баярлалаа багш гэсэн. Би ингээд амьдраад миний махан бие төгсөөд би өөх ялтайсан бол харин миний сүнс өглөөс аваадсан мөнгөний амд очив. Энэ амийг өгсөн би бурхандаа таалгах юм шүү. Энэ таанах ч гэсэн өгсөн би өнөхөд баяртай. Ингээд 7 дахь гайхамшиг нь юу болсон гэж нөгөө зэгийн мань хүрээд ирлээ надад дээр. Яасан гэсэн чи ганц магланд орсон гэсэн чи. Би худлаа ирсэн болчих бас л зэлэн гайцсан шиг санагдал 400 мянгаас авцсан дээр. Тэгэл мөнгө аваад худлаа ирсэн чи санагдал. Жидий дараас асуучдаг байхгүй. Яасан гэсэн чи би асуух гэхээр айгаад намаас магланд орсон байх гэдэг ч яг. Би бол бүгдийг мэдчихэж байгаа шүү дээ. Болдгийм а чи асуучаад би хоолой дээр сууж игээд. Ингээд намайг эргэлтийн байранд хоолой дээр сууж авахад нөгөө хүн дэд дарахт болж байгаас нэг хүмсгэн юм болоод хэлж чаддаггүй надаа. Би хоолой юу орцсон гэж юм маглан гэдэг. Нөгөөдгөө жоохон сууж дугаа суугаад энэ яасан байгаас гэж. Башаа ямаа чи 90 сая төгрөгийн хохирлттой юм байна шүү дээ. Тийм үү гэх бодлоо өөрийгөө мэдээгүй юм. Гэсэн чинь би бас дагаад ураачмаа тэр эмэгтэн бас хэцүү шүү дээ юм байна. Тэгэхээр эмэгтүүнийг зориулсанд бол би жоох хөвгөлтэй байх хэрэгтэй байхгүй. Зүгээр би зовж ийн гэсэн чиг яваагаад байгаа юм бол ямар тэрний өмнөөс би шоронд орсон шүү дээ. Сангаас үе ингэж 90 сая төгрөгийн хохирлтоос ч жамаа магалгаас хасцсан байна гэсэн. За яах байх вэ? Ингээд би магалгаас хасчлаа гэсэн чинь нөгөө чинь 3 хоногийн дараа мэдсэн чинь бас би хохирлыг төлчлээ гэхгүй. 90 сая төгрөгөө гэдсэн тийм ээ гэв. Би итгээгүй. Тэгсэн нөгөө Монгол банкнд ажилладаг хүн чинь судалгаагаар ингээд үзсэн чинь худалдаа үйлчлэн банкнд миний 95 онд очрот ерөнхийлөгчөөс авсан худалдаа үйлчлэн банк маань гадаад эзэнтэй болоод хөвчлөгдөд өөр хүн дээр очсон нэгд. 2 5 жил болсон зээл найдваргүй зээл болоод 10 жил болсон зээл чанаргүй зээл болоод хаагдчих юм байна л да. Тэгээд тэр чанаргүй зээл болоод чиний өрд төлбөргүй болсон гэсэн бичиг аваад би шүүхийн шийдвэргээс юм газар өрг бартуул халбанд өгсөн чинь ганц хүн магадланд оруулж болно гэсэн бичиг өгсөн. Би нэг хүн авчлаа нэг хүн дагуулж өгчлөө чам магадланд оруулна гэж гисэн. Баярлалаа бурхан минь гэдэг. Тэр бичгийг авсны маргааш магадлал хийсэн би магадланд орсон. 26 оройд тэг 26-аас судлагдсан. Амен. Надаас бас 25 оройд гараад ихэд машинтай ингээд ээж аваа ах トゥ нар нэрдсэн, амар ханууд нэрдсэн. Өөдөж харсан. Yes гарчлаа гэж гэрийнхнийгаа тэрэл. Хамгийн сүүлд би орсон. Ганцхан чамаа дуулсан. Бөдөлж юм одоо нэг гарч ах шиг дээ гэл. Чамаа гаргая даа гэл. Бүф гэл тэнцсэн гэсэн тамуу дараал. Тэгэл хүсэж гарч ихтэй хүн болон аав ээж ах トゥ уулзж хат. Би доошоос хоёр гараа алгаар халалуяа л гэж хэлсэн. Наад өөр ямар ч үг орж ирээгүй.
Эзэн минь таньда баярлалаа гэж би хэлсэн. Эзэн үнэхээр надад эрхчлөөг өгсөн юм аа. Тэр Израилийн ард түмнийг Египтийн боолын гэрээс чөлөөсөн шиг, тэр Паул ахыг Грекийн шонгоос чөлөөсөн шиг, тэр Янг ахыг Хаттын хэцүү шонгоос чөлөөсөн шиг намайг яг гайхамшигээр чөлөөсөн. Тэгээд би гараа шууд сүм дээрээ ирсэн. Ах нь гэртээ ирлээгээ таарах орой тэгэхэд Цомоо пастор, Бачи, Содо пастор гурав. Та яг дүнгийн саяхан цагийн өмнө гарсан байж тэгээд намайг тэрэл миний төлөө гартаа залбирал. Тэгээд би тэр өрөө даашин тоход ээжийн газар дээр чид хүн ирлээ гэж. Хүн ирлээ гэд өөр зайдал үйлцүүлсэн сандгийн. Тэгээд өнөөдөр би пастор дээр ирсэн. Пастор маань манаас алсаараа интернет телевизэд болох бодолтой байгаа. Интернет телевизэн суур болох интернет телевиз сэтгүүлчээр редактораар ажиллаж гэсэн. Баярлалаа пастор. Би өнөхөр өөрийн хүчээр явах гэсэн бол бэрмэн өрсөнгүй. Тэгээд сүм дээр ирлээ гэсэн чинь чи сүмдээ ажил хийсэн. Ингээд би Амьд Христийн сүм интернет телевизэд сэтгүүлчээр редактораар ажиллаж байна.